За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээр хөлний дасгал, нуруу, гарны цэцгэлийг хамтдаа хийцгээе. За тэгээд дасгалын өмнө бие халаалтыг бол маш сайн хийж дасгалд бие бэлэн байх хэвээр. За тэгээд өнөөдрийн тухайд бол би бол 5 минутын хугацаанд дуугууж ийсэн. За тэгээд дуугууж ийхэр бол буян бүх хэсгийн булчин бол маш сайн халж өгнө. За тэгээд 5 минут дуугууж ийснийхээ ардаас стретч буюу сонголтын цэцлүүдийг бол аягүй сайн хийж өгсөө. За өөрөө маш олон төрлийн сонголтын цэцэл байдаг учраас хамгийн их бэртэх магадaltaй үе мөчөөгөө сайн сонгож халааж өгөх хэрэгтэй. За тэгээ энэ дэр бол одоо бүх сонголтын цэцлүүдийг бол нэг 6-8 тоонд гүйцэтгээд эрчим өндөртөө дасгал сургалт хийхэд бол биеийг бэлэн болгосон байх хэрэгтэй байдаг. Хөлний цэцгэл хийх гэж байгаа учраас ер нь гуйны уртлын булчин, артлын булчин, за тэгээд өвдгөний үе, за тэгээд нуруу, шагаан үе гэх мэтлэн бас үсрэрлэн чухал нөлөөтэй булчин ширмэсүүдийг бол маш сайн сонгож өгөх хэрэгтэй. За энэ дэр ингээ бүх төслүүд 6-8 тоонд гүйцэтгэе явуулчихна. За өчтөрийн тухайд бид нар цэжний цэцгэл хийсэн. За өнөөдөр ингээд хөл рүүгээ орж байна. За хамгийн ихний нэгдүгээр дасгал бол одоо dumbbell squat буюу одоо гартаа хоёр гартаа кантил бариад хагас доошогоо суух дасгал байна. За энэхүү суултыг бол хийхдээ хөлдөө мөрний хэмжээс бага зэргийн том зай аавн. За энэ хоёр хөлний байрлалыг харж байгаа бох тийм ээ. Хоншоор хэсгийг хит урагш байгаа бас хит дотгош байгаа биш. Энэ хэд гадагш байгаа бага зэргийн тавилттай суухад илүү амар байдлаар хийн. Заавал доошоо бүр гүнзгий deep squat буюу бүр хит их гүнзгий сууж хийх шаардлага байхгүй. Нуруугаа алдаж болохгүй, өвдөх хэд урагшаа гарахгүй. За ингээд энэхүү dumbbell squat-ыг бол нэг ойролцоогоор 25-аас 30 удаа гүйцэтгэж болно. Бэлтгэл дундор бол мэдээч хэрэг усаа багаар бол уугаад ах хэрэгтэй. Усаа багаар сайн уугаад ах хэрэгтэй. За тэгээд dumbbell squat буюу энэ хүү төслийг бол 3 сет орно. За одоо 2 дахь сет бол энд харагдаж байна. Хамгийн гол нь яг өөрийнхөө анхаарлыг сайн төвлөрүүлээд дасгалаа хийвэл үр дүнтэй байдаг шүү. За энэ хүү дасгалын гуйны уртлын булчинд маш сайн нөлөөтэй. Гуйны уртлын булчин өгснөр бол дагаад өсрэлт болон гоо зүуд маш сайн нөлөөлнө. За энэ хамгийн ихний хөнгөн дасгал байлаа. Жингийн хувьд бол ямар ч үж болно. За хоёр төсөл маань barbell squat буюу штангтай үндсэн суулт байна. За энэ би нөгөө ихлэ жинтэй эсвэл хийх учраас гол төмөрөөр халахгүйгээр шууд хоёр талдаа 10 кг диск хийсэн байгаа. За ерөнхийдөө бол 10 кг диск хийхгүйгээр хамгийн эхлээд хийх байгаа бол заавал гол төмөрөөр хийж халж хийвэл үр дүнтэй байдаг. За энэ төслийг бас муу адил 3 сет орчин. Доошогоо хэд гүнзгий суух шаардлага байхгүй. Тэгээд хонгоноос хөндрүүгээ төслүүдээ жингээ хийгээд явчихдаг байгаа шүү. За тэгэхээр гол төмөрөөрөө дараа нь хоёр талдаа 5 эсвэл 10 тий. За тэгээ 20 30 40 гэх. Тэгээд ингээд 100 тийш ингээд жингээ хөндрүүлээ явуулж болдог. Энд дээр би одоо өөртөө жингээ баг хөндрүүлсэн хийж байна. За гарны байрлал бол одоо би яагаад ингэж барьж байгаа нөхөр нөгөө миний мөр нь ингэж жоохон гэмтэлтэй учраас яг нөгөө үндсэн байрлалаар барихаар маш өвдөд үлдэх. Тийм учраас би зарим тохиолдолд бол гараа ингээ өвдөд техник хоёр тал руугаа задлаад ингээ барьцдаг байгаа шүү. Энийг бас ойлгоорой. За тэгээ жингүүдээ ингээ дэшээс өсгөө яваад хэрэгтэй. Би бол өмнө бол нэг 160 кг-аар нэг удаа сууж ирсэн. Тэгээд тухайн суухдаа бол нуруу бүс өвдөвчтэй бол байсан. Тэгэхэд хүн дээр сууж байгаа нөхцөлд бол өвдөвч болон нурууны бүс заавал байх ёстой. Тэгээд нэг үе мөчөж чинь дэмжиж одоо тэр хүн жингээр суудаг байгаа шүү. Тэгээд хэд хүн жингээр суух шаардлага байхгүй. Нуруу өвдгөл ер нь өвддөг болно. Нуруу суух юм бол ялангуяа нуруу бол маш хурдан гэмтэх өндөр эрсдэлтэй гэж харсан. Ер нь бол нэлээд хүн жингээр суух бол аюултай юм л. За тэгээ мэдээч хэрэг хүн жингээр сууж байгаа нөхцөл бол хит их доошоогоо гүнзгий сууж хүмүүс буцаага босоход айгүй хэцүү. Тэгэхээр нөгөө өсөлт хөгжүүлж байгаа хүмүүст бол энэ яг миний энэ харагдаж байгаа шигээ суучвал бол нэг тийм буруутахгүй гэж бол үзээд байгаа. За тэгээ бүх дасгалаа бол 3 сет тэгээ яг ингээд өөрхөн хийх чадах
жиндээ тохируулж байгаад бол тавталтаа бол хийчих болно. За хөлний байрал бол бас жоохон зайтай байх юм бол илүү бас тэнцвэртэй болж өгдөг байгаа шүү. Тэгээд нуруугаа хэд гэдэж болохгүй, хэд урагш байгаа бүгдэж болохгүй шүү манайхаа. За дараагийн засгал jump check байна. За ингээд squat хийснийхэн дараа 2 сет буюу одоо 2 сетээр 60 секундын хугацаанд ингээд squat jump check өсрэлтийг хийж хэрэгтэй. За энэхүү өсрэлтийг хийснээр кардио төрлийн засал гэдэг одоо учраас маш гоё биеийн бүх хэсгийн булчинд бас ингэж ажиллаж бүх хэсгийн булчинд бол нөлөөтэй гоё засал байгаа. За тэгээ энэхүү jump check засгалыг бол 1 минутын хугацаанд бол сайхан гүйцэтгэж хэрэгтэй. Тэгэхгүй бол дандаа л нөгөө нэг юм итгэхгүй удаан төрлийн засал хийж байхаар ингээд дундуур нь бас юм jump check оруулаа өгчөө зүгээр шүү. Дараагийн засал calf raise буюу шилбэний арын тоглон булчингийн засал байна. За энэхүү заслыг бас мөн адил 3 сетээр хоёр талдаа ингээд жим барьчихж байгаа. Жин нь одоо хидж байж болно дөө. Өөрийнхөө яг биеийнхээ онцгоос шалтгаалаад хий чинь. Би бол энэ дээр бол нэг заримдаа 7.5 заримдаа 10 кг бариад хийчдэг. За ингээ маш сайн ингээ хөлнийхөө хурууг сайн метр дээшээгээ сайн хөлмийгөө өргөөрөө за өсгийгөө өргөөрөө. За тэгээд энэхүү таслыгаа хийхдээ бол бас штангтай гол төмрөөр бас хийчих болдог. Тэгвэл бас бүр илүү үр дүнтэй байдаг шүү. За ингээ энэ дээр бол одоо шилбэний арын булчин бол үсрэлтэнд бүр маш чухал үүрэгтэй байдаг. Хордггүй хэлтэн тийм ээ. Шилбэний арын булчин бол маш чухал. Өдөр тутамдаа бол энэ булчимоор бол маш их одоо ажиллаж байдаг. Одоо бидний алхах гიშгэх үед. За тэгээд шилбэний арын булчин хөгжснөөр бол нөгөө цусны эргэлт маш их сайжирдаг гэсэн. Тэгээд цусны эргэлт сайжирснаар бол одоо элдв өвчин эмгэгээс өөрийгөө сэргийлж чадна. Тэгээд бие бэлзлэгээ өвчсөн эрүүл байх боломжтой гэсэн үг. За дараагийн засал эрзэнтэй өсрэлт байна. За энэ хөдөлгөөг бас мөн 3 сет 20-с 30 удаа гүйцэтгэж чинь. Тэгээ зүгээр энгийн өсөрснөөс ингэж эрзэнтэй дэмжлэг авч өсөрснээр бол хүний өсрэлтэнд маш сайн нөлөөтэй бас дэмжлэг болдог учраас ингээд хэд их ядрахгүй илүү өөрийгөө биеийг удирдах боломжтой болж ирдэг. За тэгээ ингэснээрээ бас нөгөө өсрэлтэн ч гэсэн дээш сайн нөлөөтэй. За эрзэнтэй өсрэлтийг бол үндсэн скват болон спlit скват буюу ингээд хайчилж өсрөх буюу хөл сэлбэж өсрөх гэдэг ингээд өсөрч бас болно. Тэгээд та нар маань өөрсдөө гоё баяжуулаад энэхүү өсрэлтүүдийг хийгээд яваарай. За тэгээд хамаа бас аюулгүй байдлаа хангаараа манайхаа дээшээ өсөрж байгаа тэр дээдлийнхаа юмыг бас мөргөх эрсдэлтэй шүү. Тэгээд доотлынхаа орчинг бас аюулгүй байхгүй бол доор нь одоо элдв юм байж байгаа шагаагаад алийг гიშгэх бас эрсдэлтэй шүү. За энэ тэгээ ерөнхийдөө дандаа нөгөө гуйны ингээл уртлын булчингуудыг хөгжүүлэх засал яваад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол гуйны булчин хөгжснээр өсрэлтэн сайн байх нь байна. Нөгөөдөөгөр бас хүний хүч сайжрах нь байна. За тэгээ хамгийн 3 дахь хүчин зүйл нь л одоо мэдээж хэрэг одоо гоо зүү байгаад байгаа байхгүй харагдах байдал тийм ээ. Одоо өмнөд өмссөн ч гэсэн тэр өмд чинь ингээд дүүрээд гоё харагдана гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь бол маш олон талын ач холбогдолтой байгаад байгаа. Тэгээ ингээ гуйныхаа булчиндаа ингээ маш их гоё өвдөлтийг мэдрүүлээд нэлээ ингээ ядралт авч ивэл одоо бэлтгэл сургуульд ч ер нь үр дүнтэй байна гэж бол анхаа шатанд бол үзэж болно гэсэн үг. За ингээ хөлний цэцлүүд маань ерөнхийдөө ингээ дууссан. Дараас нь одоо bicep буюу гарны хоёр толгойт булчингийн цэцэл байна. За миний хувьд бол ерөнхийдөө гарны булчин бол маш муутай. Тэгээд ер нь бол туранхай гартай. Тэгээд гарны булчин маань айгу удаан хөгждөг. Тогтмол ингээ хийгээд тахгүй бол ерөөсөө хийхгүй байчаар буцаагаад гар ингээ шулбаагаад явчихдаг. Тэгэхээр би бас өөрөө нөгөө ерөнхийдөө хөдөн дээр хөдөлгөө ажилдаг учраас гарны булчин дээр бол нэг ер нь бол их бага цал хийгээд байдаг. Тэгэхээр яах нь илүү их ингээ гарны булчин дээр сайн ажиллаж ийж дасгал сургуулийн тоог нэмжиж бол гарны булчин бол хөгжих нэ. За тэгээд энгийн хувьд ч гэсэн бас ялгаа байхгүй хөнгөнөөс хөндрүүгээ хийсэн дээр шууд огцом хүн дээр гэж болохгүй. Гарны энэ бас хоёр талхад булчин шөрмөөс гэмтэх бас эрсдэлтэй байдаг шүү. За тэгээ энэ дээр бол одоо миний хувьд ерөнхийдөө 10-аас 15 тоо нэг гартаа 10-аас 15 гэж байгаа байхгүй. Ингээ хийчих чинь. За ингэж хийж явах үедээ бол хэд их тохоо задлж болохгүй. За тэгээд гарыг хэд хүчтэй буулгаж болохгүй. Цээжийг хэд урагшаа унгаж алдаж болохгүй. Аль болох сайн бие төвжиж тэнцвэрээ олж хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. За тэгээ гарны цэцэл бол бас маш чухал цэцлүүдийн нэгэ. Ер нь бол гар бол одоо бас л одоо нөгөө хоёр толгой сайжирснаа юм татах тийм ээ. Хүч маань нэмэгдэх нь байна.
За тэгээд бас яг гоо зүй хөвд ч гэсэн бас цамц өмссөн ч гэсэн бодолго өмссөн ч гэсэн бас харагдах байдал дээр бол гар бол маш чухал нөлөөтэй байдаг. Тэгээд та бүгд мань өөрөө өөртөө гоё ингээд таслаа сээтлээд өөрөө өөртөө гоё баяжуулаад ингээд хийгээд бүрэн боломжтой. За тэгээд дараагийн 2 дахь тасгал маань л одоо сандал дээр суугаад 10-ын кантилээ бариад тохоогоод өгжээд цээж рүүгээ татах тасгал байна. За ингээд миний хувьд бол ерөнхийдөө ингээд гарны булчин бас муу учраас аливаалахаас гаран дээр ингэж илүү төвлөрж бас ажиллаад байгаа. Тэгээ гоё хөөгөд ирэхээр бас янзын харагддаг. Ер нь бол хүн өөрхөн биедээс дуралмаар санагддаг шүү. Тэгэл хөөлт гэдэг чинь бол нөгөө ингээд булчин хөөдөг, буцаагаад ингээд булчин амраад ингээд хөөлт нь буусан үед өмнөх бэлтгэлээс өмнөх үеэсээ бол яг нь булчин баг зэргийн том болж байгаа гэсэн үг. Ингээд олон дахин ингээд давталтай яваад хахаар булчингууд маань бол улам томороод идэг. За тэгээд энэ дасгал сургуульд гэдэг чинь бол ерөнхийдөө зорилго чиглэлтэй хийгдэж байгаа хөдөлгөөний үйлдэлийг л дасгал гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Одоо бид нар ингээд ажил руугаа ч юм уу хичээл рүүгээ ингээд алхахад бол ямар ч нэгэн тийм зорилго чиглэлгүйгээр одоо хүний булчин маань одоо ингээд рефлексээр одоо хөл маань алхаад явж идэг гэсэн үг. За чиржүүлт одоо фитнес зааланд орж ирээ алхавал эн чинь бас жинхэнэ зорилготой тасал байгаа гэсэн үг. За тэгээ байсеп дээр бүр дараагийн сал энэ их айгуу сайн ордог ингээ бие төвжээд хоёр гараараа өвдгөн дээр тулаад ингээ доош нь суучдаг. Тэгэхээр би ингэж хит их хөдлөөд тахгүй яг гарны хоёр толгойт булчин маань ингэж одоо энэхүү кабелийг татнаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол айгуу сайн хоёр толгойт руу ер нь бол ордог шүү манайхаа. Тэгээ ингээ булчин ингээд хүндүр болж байна гэдэг маань бол булчингийн ширхэхгүй урагдаж гимтсэн байна гэсэн үг. За тэгээд булчин төлжих буюу амрах хугацаа бол ерөнхийдөө 24-72 цагийн хугацаатай байдаг. 24-72 цагийн хугацаанд дотор таны энэ булчингийн хүндүр өвдөл завөр бол ерөнхийдөө арилж явах хэвээр. Тэгэхээр ингээд урагдсан тасарсан булчингийн холбоосууд маань буцаж ингээд эдгэрхтэй бол маш илүү бол өмнөхөөсөө илүү хүчтэй болж эдгэрдэгэ гэсэн үг. За тэгээ энийхээ бас 3 сеттэй 3 сет хийж чинь жингээ бол одоо би энэ дээр бол 2 тал нь 10 ерөнхийдөө нэг 20 кг голтойгоо нэг 25 кг бол татж байгаа л гэсэн үг. За ингээд та бүхэн маань 2 дахь таслыг бол ингээд гоё баяжуулаад хийж болох нэ. Тэгээд маш олон төрлийн таслын сетүүд байгаа гэсэн үг. За тэгээд нуруунд дээр би ерөнхийдөө яг энэ нурууныхын далбаа буюу одоо мөрний ар хэсгийнхаа энэ хэсгийн булчингуудыг ерөнхийдөө бол хөгжүүлж надад их амаа санагдаад байгаа. Яг нурууны доод үе буюу яг чухал энэ хөдөлгөөний тий урагшаа хойшоо хоёр тал руугаа хөдөлтийг энэ гол механизм дээр байдаг энэ нурууны энэ загсан булчин гэж яриад байдаг шүү дээ. Тэгээд яг доод үеийнхаа хэсгийг бол нэг их хөгжүүлэхгүй байгаа даа. Яг энийг хөгжүүлчихээр нөгөө жоохон хүндийн мөрөгчөөр нурууны үе өвдчихэд өгдөг хөхгүй. Тэгэхээр тэрийг ер нь аль болох баг жингээр хөнгөн жингээр дасгаж хийгээд байгаа. За тэгээ энэхүү таталтыг бол одоо бас хийчих болж байна. Аль болох ингээд энэ дөр бол гараа сайн задлаад бариулнасаа барьцсан нуруугаа хийдэг алдахгүй байх хэвээр. Алдах юм бол бас болохгүй. Суугаа угаасаа хавчиж болохгүй тийм ээ. Аль болох сайн задлаад хойд далбаа эсрэг рүүгээ сайн мэдэрч хийх нь бол илүү чухлаа гэсэн үг. За ингэж хийчээд гараа зөрүүлж бариад гараа доороос нь бариад тэгээд цээж рүүгээ татна. За энэ бол бүр янзын гоё орж байгаа. Тэгээд хоёр толгойд хийхээр нуруу хийхээр угаасаа хоёр толгойд булчин руу ингэж орно. Ягаад гэхээр нөгөө энэ татах хөдөлгөөн хийж байгаа байхгүй юу? Хүний гар чи яг түлхэх болон татах гэсэн хоёр хөдөлгөөн хийж байгаа шүү дээ. Тэгээд ингээ хоёр толгойд булчин сайн байвал ингээ татах нурууны булчин талбай сайн байвал татах хөдөлгөөнд маш сайн байна гэсэн. Ингээл одоо зүгээр энгийн жишээхэд бид нэг газар байгаа юмыг ингээд өргөөд дээд тавихад яадаг үлээ тийм ээ. Хоёр дахь булчин айгүй их шаарддаг штэ. Тэгэхээр ингээд энэ хоёр дахь булчин сайн хөгжүүлж өгөх хэрэгтэй. За энэ дэр миний нуруу бол бас артлаасаа баас ч гэж дайжгүй харагдаж байна. Тэгээд бас туранхаа юмөөж авсан. Тэст яаж игээд маас нэмчмээр л тэгээд нэг их уурга муурга уухгүй болохоор ч тэгээд бас хүссний хэмжээнд маас нэмэхгүй маа тэгээд аль бол хоолтороо л яваадах. За энэ дэр ингээ сайн булчингаа мэдрээд хидийг хойшоогоо өвтөхгүй хид цээж урагш байгаа алдахгүйгээр хийх ёстой. Хамгийн гол нь булчингаа л мэдрээрээ гол нь таслын тоо моо бол нэг амар чухал биш ээ. Эхний ээлжинд булчингаа мэдэрхэн чухлаа гэсэн үг. Тэгээ араасаа цаачин болов бас л тажгүй харагдчих штэ.
За тэгээд ингээд хоёр дахь энийг бас нэг 3 саяд орцсон дээр тэгвэл илүү бас үр дүнтэй. Жингээ ингээд өөрөө хөнгөрүүлээ хийж болно. Би бол нэг ойролцоогоор 50 гаруй килограммыг бол ингэж татаж хийж байна. Нуруу бол чухал. Гэтэ өнөөдрийн тухайд бол би нэг нуруун дээр илүү фокуслож хийгээгүй учраас 2 3 хаан төрлийн цал ингээ хийгээд нуруугаа нэг ерөнхийдөө нэг ажилуулах маяг маркийн байсан гэсэн үг шүү. За түүнээс чи нуруун дээр бол доор 6 төрлийн цал хийх төстэй. Зарим бол хүмүүс бол нурууг бол маш их хийд юм билээ. За үүнийхэн дараа нэг гараараа ингэж одоо татаж хийн. За энэ бол илүү их сайн одоо мэдрэгддэг тийм ээ. За ингээд баруун гараараа би хойш нь татаж байна. За ингээ өнөөдрийн тухайд одоо хөлний цэцгэл, гарны цэцгэл, нурууны цэцгэлийг бол ингээ та бүгдтэйгээ хамт хийлээ. Тэгээд энэхүү бичлэгүүдийг үзээд бас та бүгд манаас өөрсдөө ингээ гэртээ зааландаа бас энэхүү тусаа сургалтуудыг бас хийгээрээ. Тэгээд хамтдаа хөгжөөд гоё урагшилцгаая. Тэгээд миний хувьд YouTube сувг дээр гоё бичлэгүүдээ ингээ оруулаад явах болон та бүгд маань комментээр гоё сэтгэлдүүлдэггээд хамгийн гол нь subscribe дарж нэгдэж бас манай коуч лаг YouTube сувгийн маань гишүүн болоорой гэж бас хүсмээр байна. Тэгээ дараагийн бэлтгэл дээр бол одоо юу яана? Мөр хэвлийн булчингийн цэцгэлийг хамтдаа хийцгэн. Тэгээ мөрний цэцгэл бол бас өөрөө баг нэг том бичлэг болоод баг орчих байх та баг. За тэгээ дараа уулзъя баяр та.